өглөөний мэнд хүргье. За Mongolia Elite Runners Club-с зохион байгуулдаг Бямгар бүр зохион байгуулдаг туршлагын хуваалцсан ивентэд маань хөтөлбөрийн хаалттай зочид маань хүрэлцэн ирж энийг эхлүүлэхэд бэлэн боллоо. Яг хөө зочид хараахан цуглаагүй байгаа ч гэсэн бид хэдийн хуваалцах сонин их цаг маань байгаа учраас хэдүүлээ эхэлжээ. За тэгээд юун төрөнд хөтөлбөрийн шинэ ангийнхаа хүмүүст дахиад баяр хүргэе. За гүйлт гэдэг бол ялангуяа эрүүл мэндтэй цаг гаргана гэдэг бол маш мундаг хөрөнгө оруулалт байдаг. Тэгээд энэ хөрөнгө оруулалт дээрээ өнөөдөр цаг зав гаргаад ирсэн та бүхэндээ баярлалаа. Би болохоор анхны хөтөлбөрийн ангийн төгсөгч төвшин гэж хүн байгаа. Хагас марафонд амжилттай гүйж одоо гүйлтийг амьдралдаа хэвшил болгосон. За бид хэдийн өнөөдрийн зочноор болохоор за марафон гүйчдийн мөрөөдөл болсон Ихтлэн марафоны нэг Токио марафонд өөрийн тоосоо өргөд ирсэн. Манай Бямбаяр ах маань оролцож байна. Маш мундаг сонинтой бас айгүй туршлагатай гүйж байгаа. За муу адилхан намрын ангийн хөтөлбөрийг төгсөжсэн тий. За. За тэгээд юун түрүүнд их толоод оролцоод бид миний мөрөөдлийг биелүүлээд ирсэн танд баяр хүргэе. Дахиад баярлалаа. За. Хамгийн ихний асуулт болохоор ер нь яагаад та анх гүйж эхэлсэн бэ? Эсвэл яаж гүйж эхэлсэн бэ? Тэрийгээ та нэг хуваалцаач. Тий. Анх гүйж эхэлсэн хэрэг би ер нь бол анхнаасаа тийм гүйдэг, барьдаг, хөдөлгөөнтэй тийм хүүхэд бол багасаа байгаагүй. Нэг юм жоохон болцохор цагаан болж өгөл таргалчих гэдэг тийм төрлийн хүн. Тэгээд анх гүйж эхэлсэн нь болохоор би анх 20 оны 3 сард Сингапурт ажиллах боломж олдоод яг 3 сарын 18-нд цэргийн баяраар Сингапур явж таараад тэгээ намайг очиод Сингапурт очсны дараа маргааш нь ковид гэж Сингапур хилээ хаагаад тэгээ тэнцэнэ ирэн гэрээсээ ажиллах болж таараад Сингапурт ингээд нэг юм таад одоо мэдэн шүү дээ Хонконг Сингапурч нэг юм жижигхэн өрөөгөр алдартай үйл хөдлөхөнтэйгээд тэгэл яг нэг юм одоо баг энэ шиг нэг юм жижигхэн өрөөнд 2 жил ингээл компьютер тавиал ортой тэгээ гэрээсээ ганцаараа ажиллаж ирсэн. Анх явахдаа миний төлөвлөгөө болохоор би эхнэр охинтой тэгээ очиод өөрөө очиж суурьчаад араас нь эхнэр охиноо авчрыг гэсэн төлөвлөгөөтэй байж байгаад ковидоос болоод тэр маань ингээд тодорхойгүй хугацаагаар гаццсан. Тэгээд 6 сар өнгөрлөө, жил өнгөрлөө ер нь жоохон ганцаараа тэгээ байгаад хар хэцүү байсан. Дасгал хөдөлгөөн хийж нэг яахгүй бол стресстэй. Тэгэл яг тухайн үед яг хийх боломжтой ганц дасгал хөдөлгөөн гүйх байсан. Тэгэл гүйж эхэлсэн дээ. 21 оны 6 сар жил хагас өнгөрлөө ингээд тэр хугацаанд чихнэр хүүхдүүд ганцаараа л аваад байгаа шүү дээ. Тэгээ анх 5 км-ч гүйж чаддгүй байсан. Тэгэл Сингапур ч нөгөө дулаан ус болохоор хүссэн үедээ гараал гүйчин. Тэгээ гүйсээр хагаад нэг 10 маруу гайгүй гүйдэг боллоо. Тэгээ 22 он гараад ковид жараа гайгүй болоод ихнэр хүүхэд маань ирээд тэгээд 22 онд ерөнхийдөө нэлээд ковид сулраад тэгээ 22 онд Сингапур болохоор жил болгон Сингапур марафон гэж зохиодог. Тэгээ тэрийгээ ковидоос ингээд завсарлцсан байж хаад 22 онд эргэж ир зохиохоор боллоо гэх. Тэгээ тэгтэн ах за ингээд ковид үеэр бас зөндөө гүйцэн юм чинь хагас марафонд орж үзьгээд тэгээ 22 оны 12 сард хамгийн анх хагас марафонд Сингапур марафонд орсон. Тэгээд хагас марафоны маань би өглөөлөө цаашаа яриад яваад. Тэг. Хагас марафоны өглөө тэр бол миний амьдралдаа авч ирсэн хамгийн гоё мэдрэмж байсан. Яг ингээд Сингапурт ингээд өндөр барилгуудын дунд ингээд гүөх гээл гараанаас харах гал бэлдээл. Тэгээд та бас нөгөө Формула 1-ийн тэр сонирхдаг бол Сингапурт нөгөө Формула 1-ийн Гран При болдог. Тэгээд яг эхлэлийн цэг нөгөө Формула 1-ийн яг гаражнаас эхлээл. Тэнгүүт ингээд хажуудал чинь нөгөө нэг лаглаг хурдны машинууд ингээд гаражнууд нөгөө Vitel энэ төр гэл нэрийг бичсэн. Тэгэл тэрэн дээрээс гарна гарахаар ч айгу сэтгэл хөдлөл. Тэгээ хамгийн анх хагас марафонд ороод би нэг 2 цаг 30 моч гэлүү бас нэгт гэж айхтар хурдан гүгээгээ. Тэгээд дараа нь нэг юм болсон. Нөгөө 2 жил Сингапурт ихнэр хүүхдүүд ганцаараа байсан гэсэн шүү дээ. Тэр хооронд чинь хүн амьдрал ирэхээр ингээл хамаг мөнгөө даалт хийгээл тийж байгаа Монгол нэг байшин захиалахгүй юу? Одоо та мэддэг бол энэ хойно хадд марафон гэдээ болдог шүү дээ. Хадд трейл. Анзаардаг бол тэрний гараан дээр ингээд жил болгоно нэг баригддаггүй нэг 2 байшин байгаад байгаа шүү дээ. Тэгээд тэрэнд чинь анх тэр үе захиалга өгсөн байсан. Тэгээд тэр барилгын компани ингээд дампуурч таарад нөгөө 2 жил ганцаараа цуглуулсан мөг байхгүй. Тэгэл жоохон сэтгэлээр унаал бас тэрийгээ яаж асуух гэхээр тэгэл буцаал гүйжил хийлсэн. Тэгээ анх нөгөө 21 морины гүйдэг байсан чинь ингээд сонирхлоор ингээд нилээн гүйдэг болол. Тэгээд тэгж жагаад
22 онд анхны хагастай гүйчээд 23 онд бүтэн марафон гэсэн. Тэгэл тэрнээс хойш сая Токио ингээд 8 дахь бүтэн марафон. Оо 8 бүтэн 8 марафон. Тэр үед тэгэхээр бараг 5 6 жилийн юм та эхэлчихсэн юм байна те. За яг 21 22. Яг нөгөө одоо эрүүл мэндийн гүгч гээл 5 км зүүд гэдэг. Яг дадаад яг марафонд бэлтгэл хүртлээр та ер нь хэр их хугацаа зарцуулсан бэ? Тийм 21 оны сүүлээс эхэлсэн гэхээр 23 онд анхны гэхээр чинь бараг 2 жил хагасан. Тэр хүртэл ингээл дадаал, тушаал яваад байсан тийм. Анх би нөгөө нэг Apple Watch-тай тэрнээр ч нөгөө Nike-гийн аппликейшн үүдэг штэ. Тэгээ тэглэг ороод би ингээд 12 7 хоногийн гүйлтийн хөтөлбөргээд орохоор үнгүй байдаг. Тэгэл тэрийн дагаал анх эхэлжсэн. Ерөнхийдөө орох болсон шалтгаан ч юм уу те. Тэр шийдвэр хийцээ гарч ирсэн бэ. Тэгээд хөтөлбөртэй холбоотой бас нэг тавчхан үр дүн ямар байсан. Тий. За тэгээд 23 онд анхны марафонд гүйчээ тэр хооронд ч ингээл бас энэ Куала Лумпур, Таиланд энэ төргээл өөр марафонуудад ороод яваадсан байхгүй. Гэтэ миний цаг юусэн хамгийн ихнийх марафон болохоор 5 цаг 30-аас эхлээл 4 цаг 30, 4 цаг 15 гээл ер нь 4 цагаас ерөөсөө дотгошоо оруулж чадахгүй байсан юм. 6 баг 5 6 удаа гүйцэн мөртлөө. Тэгээд анх 24 оны 12 сард Монголд ирээд 25 онд болох Улаанбаатар марафонд гуй гэдэг шийдвэр гаргаад тэгэл яг нөгөө нэг өөрийнхөө датснаар Nike-гийнхаа бэлтгэлээр ингээл яваал 25 оны 4 сард Улаанбаатар марафонд орсон чинь бүр амжилт нь өмнөхөөсөө доордоо 4 цаг 30 гүйцэн байхгүй юу. Тэгээд одоо ийм олон жил гүйлээ ингээд 6 7 марафонд орчоод ахтгүй хүнд үзүүлэх юм бас ингээд үр дүн баймаар байна шүү дээ те медальнаас гадна цаг маг нэхэд тийм юм байдгүй гэдэг. Тэгээд яг хаврын анги төгссөн нэг видео болсон ш таад Улаанбаатарт орсон ингээд тэрийг харчаад за ер нь энд явж үзье юм системтэй бэлтгэл хийгээд дасгалжуулагчтай явж үзье гээд. Тэгээ манай хөтөлбөр чинь 7 сарын 30-нд эхэлсэн. Тэгэхээр ингээд 7 сардыг баг тооцохгүй 8 сар, 9 сар, 10, 11, 12 нэг гээд ингээд баг хагас жилийн хугацаанд бэлтгэл хийгээд сая Токио марафонд яваад. Тэгээ яг 42 км-ийг гүйсэн цаг нь яг 3 цаг 33. Тэгээд 25 оны Улаанбаатартай харьцуулахад яг нэг цагаад баг сайжирсан юм уу. Бямба ах маань гадна хувийн рекордоо айгүй манд шинжилээд ирсэн тий. Тэгээд сэтгэл дээр нь энэ удаад марафоныг яг утгаар нь мэдэрлээ гэдэг хэлсэн. Одоо хэдүүлээ яг тэр Токио марафоны сэтгэл рүү оръё. Ерөнхийдөө яг их 7 ягаад их 7 гэж нэрлэдэг юм бол за дээрэс нь ялангуяа гүйлтийг нөгөө амьдралынхаа хэв маяг болгоод хөвшүүлсэн хүмүүсийн хувьд мөрөөдөл нь байдаг. Бас нэлээд шалгуур өндөртэй ч хийж ярьдаг тий. Та ер нь их 7-д оръё гэсэн бодол ч юм уу хүсэл нь хизэнээс эхлээд за тэгээд одоо яаж бүртгүүлээд тэгж эхэлснээ та явуулцаач. Их 7-д оръё гэдэг бодвол хамгийн анх хагас марафонд гүйчээд тэгээд бүтэн марафонд гүйе гэж бодоод тэгээд би ч дөрүүлсэн тэр үед Сингапурт амьдардаг байсан болохоор ийш тийшлээ нислэг айгүй хямдхан. Тэгээд за өөр ийш тийшээ явбал гой марафонууд юу байт юм бэ гэж яг тэр үед судалж эхлээл ийм их 6 марафон тэр үед их 6 байсан байхгүй юу? Нью-Йорк, Чикаго, Бостон гээд 3 Америкт тэгээд Лондон, Берлин, Токио гээд 2 нь Европт, 1 нь Азад гээд ингээд нийтдээ их 6 марафон зургуулан ингээд гүйцүүл нөгөө Кемдэ гардаг танаас шиг ийм гоё медаль авт юм байна. Тэрийг л олж авъя гээд. Тэгээд сонирхоод судалж хийсэн. Тэгээд судлаад за ингээд орох ерөөхдөө нийтдээ 5 зам байна. Хамгийн ихнийх нь болохоор ингээд мундаг элит гүйч нар бол урилгаар орчд юм байна. Хоёр дахь нь юу вэ гэхээр хүмүүс хандваар орд юм байна. Гурав дахь нь ингээд бид нар шиг энгийн хүмүүс бол суглаагаар орох юм байна. Биш тэрнээс өмнө бас нэг цагаар орох шалгуур байгаа. Одоо миний насны ангил болохоор 18-аас 34 гээд 18-аас 34 насны эрэгтэй хүн бол ер нь их 7 марафонд орохдоо 3 цагаас дотор өмнө нь гүйцэн тийм марафоны цагтай байж тэр материалаа явуулаад орж болдог бас нэг юм арга байгаа. Тэгээ над чиг ингээд суглаагаар орж болно. Хамгийн сүүлийнх нь болохоор тур компаниуд байгаа. Аяллаа компаниуд аялал зохион байгуулдаг марафоны багц ажил. Ингээд ийм 5 арга зам байна гэх. Тэгээ миний хувьд болохоор тэр тур компанид мөнгө төлж орох бол жоохон эвгүй санагдаад байна. Худалдаад мөнгөөр худалдаад авчиж байгаа юм шиг санагдаад. Тэгээд цагч нэг айхтар хурдан гүдэггүй байсан болохоор ингээд суглаанд нь ер нь ороод яваад бай. Тэгжээтэл миний бүтэн марафоны цагч сайжрах бах тэгээ явандаа нэг хизээ нэгэн цагт суглаанд нь хожих байлгүй гэсэн бодолтой. Тэгээ ингээд 21 он, 22 он,
23 24 20 гэвэл 4 5 жилийн турш тэр 6 марафон гэдэг чинь ингээд жилдээ бараг 30-аад суулгаанд ороод ингээд ерөөсөө хожихгүй явж байгаа. Сая яг Токио марафонд суулгаанд нь хожоод орох ирэх аваад орсон. Тийм. Бидний нэмэгдээ. Тэгэхээр ингээд жилд орох боломжтой суулгааны тоо бас нэгээр нэмэгдээд монголчуудын хувьд болохоор чинээс чи Сиднейрөө бас шууд нислэгтэй арай хайтайхан болчиход. Тэгэхгүй хуучин чи ингээд 6 марафоны 3 нь Америкт байхаар ч бас Америкийн виз Америк руу ингээд яваад их зардал юу лээ гэдэг төвхтөөс одоос биднэрт арай хайтайхан болоод байгаа юм уу. Та тэгэхээр ингээд бүклэл хийсэн гэсэн үг юм байна тий. Тийм марафоны суглаанд ороод хүсэлтэй өгөөл. Тийм хүсэлтэй өгөөл. Бид хэд ч гэсэн ер нь их толоодгүй яа гэтэр гэж ивэл ер нь их толоо гэлтгүй бид хэд чинь гадаадд бүөх гэж үлэм үзээ. Тэгэл ингээд яваад харстай байна тий. Тань эсвэл миний туршлага болт гэсэн үг. Ууггүй суглаанд ороод яваадсэн. Тэгээд аяндаа миний цагч арай гайгүй болж ирээл. Тэгэл яг нодлон намар бодчихсон байхгүй. Одоо бол нэг яачвал бас гой гүөх гэдэг андаа гэж бодсон чи яг л суглаанд байж таар. Тий. Одоо яг миний хамгийн сонирхолтой хэсэг нь болохоор юу вэ? Гадаадын баг Азийн марафоныг дуусгах харагдаад байгаа. Тэнгүүт одоо яг тэр марафонуудад орохдоо ер нь зардлаа яаж зохицуулдаг вэ? Ялангуяа Токиогийн одоо их марафоны орох тэр бидэн ч юм уу те. Ямар зардалтай байдаг. Тэгээд хүүхч яг бидэд бол анхан шатны хөтөлбөрийн хүмүүс ер нь нэг гүйлттэй холбоотой нэг тийм санхүүгийн тип байна уу тань? Санхүүгийн тип гэхээр санхүүгийн тип байх гэсэн чинь та өөрийнхөө туршлагаас би ер нь угаасаа мэрэгжлийн санхүүгийн хүн болохоор тэр тал дээр нэг тийм айхтар яалгүйгээр ингээл цаанаасаа ч явахтай ингээд мэрэгжлийн онцлогоороо тэгээд нэг одоо толгойг ашигладаг болгоо явчихдаг байхгүй юу. Гэтэ ингээд яг тухайн үед Сингапурт амьдарч ирсэн болохоор зардал ер нь гайгүй одоо ингээд хойшоо Куала Лумпур руу нисчээд ирэх чинь $200 болон нэг 700-800 мянгаар л явчаад ирдэг. Тэгээ нислэг орхон болохоор тийм олон хоног буудал тонох зардал واخгүй. Би чи ингээд 5 дахь өрөө ажиллаа хийчихэл хагасны өглөө гэрээсээ гараад нисч очиод Куала Лумпурт очиод дугаараа авчаад тэр шөндөө хоноод бүтэн сайныхаа өглөө гүйчээд гүйт тусгаад буудлаасаа гараад буцаад нисээд ирчихдэг. Нэгтгэн өглөө нь ажилдаа явчихдаг. Надад бол нэг 2 хоногийн л ажил. Тиймэрхүү л юм аа. Тэгээд тэр үед гүйсэн Малайз, Таиланд энтрийн марафоны зардлууд бол гайгүй байсан. Гэхдээ их долоотой харьцуулах юм бол Малайз, Таиландын марафоны зардлууд бол бас гайгүй. Бүртгэлийн хураамж нэг $100 энэ төргээд. Тэгээд тэрэндээ бас айгүй их юм ирдэг байхгүй юу? Одоо манай бэлтгэлийнхэн мэдэндээ би Таиландын марафоны ингээд 2-3 подолготой шүү дээ тий. Тэгээд тэр чинь нэг марафоноос л 3 тийм Nike-ийн подолг авцсан. Тэгээд гүйж дуусаад өглөөний цай майтай тэнцэнэ массаж мэтэртэйгээд айгүй гайгүй байсан. Тэгэнгүүт дараагийн асуудал болохоор их долоогийн зардал гэж яриад тийм. Их долоогийн зардал бол яалтангүй их долоогийн зардал юм байлаа. Бүртгэлийн хураамжнаас ахуулаад харьцангуй өндөр байсан. Юу н бүртгэлийн хураамж нь $250 гэж хэлж байгаа. Тэгээд тэр чинь их долоо марафон яг 3 сарын 1-нд Токиод болно гингүүд. Токио ч бас харьцангуй цөөхөн гүydэгтэй орно. 38,000 хүн л яг 38,000-уулаа бүтэн марафонд гүйдэг. Тэнгүүд тэр чинь ингээд өөр усаас орж байгаа хүмүүс гэр бүлээ дагуулж ирнэ энэ төргээд яг тэр үеэр ингээд Токиод байх буудлын зардлууд, нислэгийн зардлууд энэ төргээд бас бус үетэйгээ харьцуулахад харьцангуй өндөр болсон байсан. Тэгээ яг 3 сарын сүүл 4 сарын 1-нд чинь бас яг сакура цэцгэлдэг үе болохоор угаасаа л Токио руу билетний үн нэмэгдчихдэг. Тэгээ нэмээд их долоо гэдээ бас нэлээд үнэтэй болсон байсан. Яг амьдралын гүйлтийн хэв маяг тэгээ их долоотойгоо холбогдуулаад гаргасан нэг том шийдвэр нь болохоор би бол үнэтэй машин унддаг. Машиныхаа зардлыг хэмнээл тэрэнгээрээ юм ингээд их долоогоо санхүүж өгчий гэсэн бодолтой. Тэгээ тэрийг их нэртэйгээ ярилцаад ч ойлголцсон. Тэгээд тийм айхтар үнэтэй машин унж ирснээс ер нь бол намайг нэг А-цэгээс Б-цэгт хүссэн үед маань хүрчих тийм найдвартай машин унаал. Тэгээд зөрүүгээрээ тэр мөнгө хадгалаад их долоодоо ингээд гүйчээ гэсэн шийдвэр гаргасан. Жишээ нь ер нь хүмүүс нэг хоримтлалч санхүүгийн нэг шаардлага хэрэгцээ байдаг шүү дээ тий. Гэхдээ яг таны яг юунаас сонсохоор ингээд оруулж байгаа зардал хөрөнгө оруулалт аюул зүг байгаа байхгүй. Ер нь та яг санхүүч хүнч гэсэн гүйлтээр ирчилснээс болж одоо юу гэдэг таны санхүүд гарсан нэг тийм эриг өнөд. Одоо жишээлбэл та ингээд машины оронд тий өөртөө эрэхтэй их марафон их долоод орох зардлаа хураая гэдэг ч юм уу тий. Тэн дээр та ер нь ямар үзэл баримталтай гүйлтэнд яг ингэж одоо мөнгө илүү гаруулж ирснээр бас таны санхүүд илүү тийм цэгцэрсэн зүйлсүүд бий юу? За яг дан санхүүд гэхээс илүү амьдралд гарсан өөрчлөлт ч юм уу гэдээ ярих юм бол
За ингээд жоохон илүүдэл жинтэй хүмүүс бол ингээд эрүүл мэндийнхаа төлөө биеийн эрүүл мэндийнхаа төлөө гүйдэг бол би анх нөгөө сэтгэл зүйн эрүүл мэндийнхаа төлөө гүйчихсэн байхгүй. Ерөөсө ганцаараа айгу стресстэй дараа нь тэр нэг байр савны мөнгө төгрөгийн асуудал гэдэг ер нь стресстэй болохгүй. Би бол ер нь бол ингээд нэг юм бодоод стресст хэрэг бүр ингээд шаналаад нэмж бодоод бүр ингээд явж өгдөг төрөл юм байхгүй. Тэгээд анхнаасаа гүйж эхлэхээр айгу бодол зэгцэрдэг байсан. Тэгээд тэр нь ингээд амьдрал тохиолдсон тэр нэг хүн хэцүү үе стресстэй үедээ давж туулахад туслаад тэгээ явандаа ингээд 42-ын тэр гүгээд эхлэхээр сэтгэл зүйн хувьд айгу хатуужилтай болж ирсэн. Тэгээд ажил дээр ч юм уу янз бүрийн хүн хэцүү асуудал гарах юм бол би ингээл ийм үедээ Сингапур таар халуунд 42 гүйчдэг энэ бол хажууд нь юу ч биш гэсэн нэг тийм бодолтой болоод тэгээ янз бүрийн асуудал дээр нэг тийм шантрах ч юм уу те ажил дээр хүн хэцүү үе гарах амьдрал дээр ч гэсэн янз бүрийн гарахад бол нэг тийм ягаад тороод сэтгэл санаагаар унаад байх асуудал харьцангуй бага болсон юм шиг одоо л санагддаг болсон. Аяаргаар. За ер нь ороход 250-ыг төлөөд яг нь нислэг хувийн зардлаасаа гадна яг марафон зориулсан нэг тийм тустай өөр дахиж юу авдаг уу? Тустай өөр дахиж ихээр одоо марафоны үеэр уух жээлнүүдээ өөрийн хувийн юмнууд авсан. Тэгээд өөр ер нь айгу тэгэл бус марафоныхоо үеэр өмсөж исэн хувцс бүд тэгэл үтсэн шүү дээ. Токио марафоныг ерөнхий зохион байгуулалтаар хамгийн зартай гэж сонссон. За та одоо яг тэр Токио Японд очсон өдрөөсөө эхлээд ч юм уу те тэр өдрийн уур амьсгал тэгээ өмнөх өдөр ямар бэлтгэл хийсэн. За тэгээ яг Токиод бас зориулж одоо өөртөө энгийн хийдэг байсан бэлтгэлдээ ямар өөрчлөлт хийсэн. Тэр талаараа нэг товч хуваалцаач. Тэгээ миний Токио ер нь өмнөх марафонуудыг бодвол их адал явдалтай болсон. Бэлтгэл тунд авгүй явж исэн. Тэгээд цагаан сарын өмнө би яг яагаадсан бохгүй цагаан сараар айл хийсэж байгаа танаа төрчихгүй дээ гэд бодоод би чи хамаатан саатаа ах түнэрт очиж золохгүй шүү энэ төр гэл ийшээ ингээ явах гэж байгаа ханаа төрчүүл төөг мөвөг гэл их маягсан юм аа. Тэгээ ханаа төрчих юм аа. Тэгээ яг Токиогоос 3-7 хоногийн өмнө ханаа түрээд ихтэй бүр нэг тийм нэлээд хүнд сони ханаа түрээд үнэрлэхээ болоод юм амталгаа болоод тэгээ ханиалгаж нэг эхлэхээр нэлээд зогсохгүй нэг тийм ханаа түрээд тэгээ бэлтгэл нэлээд гайгүй явж байгаад хамгийн аяыг ачаал авах дээр 35 км гүйчээд тэгэл тэрнээс цааш ерөөсөө огтгүй чадахгүй ямар ч юм гүйх боломжгүй ядарч сүлдээ тийм байж байгаад явсан. Тэгээ цагаан сарын үеэр чи хүмүүс жин нэмдэг байтал би бараг 1 кг 600-д хасчаад явсан. Тийм бас ядарсан ч байсан. Эхний өдрөө дугаараа авсан. За тэр дугаараа авах зохион байгуулалтын тэр Токио марафон бол миний өмнө орж исэн марафонуудтай бол харьцуулшгүй маш сайн зохион байгуулалттай гоё байсан. Дугаараа аваад тэгээд тэнгууд ингээд Токиогийн метронуудаар нэг өдөр 24 цагийн турш үнгүй явах билет энэ төр үт юм лээ. Тэгэхээр ингээд очиод Токиодо хотоос зайдуу ингээд Airbnb дээр авсан байсан ч гэсэн бас үнгүй явчих болохоор гайгүй гоё асуудалгүй байсан. За тэгээд тэр чинь өмнөх 2 дахь өдөр юм байна шүү. Бочтраа тийм. Тэгээд медаль аваад тэгээд өнгөрөөсөн 2 дахь өдөр нь болохоор за 3-7 хоног гүйснэнгүү шууд 42 гүйхэд арай чанга байхаа гээд яг өмнөх өдрийнх нь өглөө нэг 5 км гүйгээл тэгэл марафонд гүйсэн. Тэгээд нэг тийм зориулж өмнөхүүдээсээ өөр зүйл энэ төр гэж ер нь хийгээгүй. Яг л шийдвэр багшийн өгсөн бэлтгэлийн хуваараар яваал. Нөгөө Баатар багш шилдэг шүү дээ. Багштай итэг, бэлтгэлтэй итэг, өөртөө итэг гэдэг. Багштай итгэсэн, бэлтгэлтэй итгсэн өөртөө бол арай итгээгүй. Танаа өрцөн байсан болохоор яадаг болдоо л гэж бодож ирсэн. Тэгэл гүйсэн. Тэгээд зохион байгуулалтын хувьд бол үнэхээр гайхамшигтай. Яалтангу их толоо гэдэг бол шал өөр л. Тэс нар нэг гараа групп хүлчтэй юм шиг үлээ шүү дээ. Та аль хэсгээс нь гарсан бэ? Өглөө ер нь хэдэн цагаас эхэлтүү? Өглөө яг гараа бол 9 цагаас гэсэн яг 9 цагаас цагтаа эхэлсэн. За гараа групп бүлгийн хувьд бол ер нь гадагшаа орж байгаа бүхэл марафонууд гараа групп бүлдэг. Манай Улаанбаатар бол ингээд хоноор нийлж байгаа юм шиг л ингээд бүдэрч унаад яач тийм билээ шүү дээ. Ер нь тэгдэггүй. Их их марафон одоо та технологийн суглаанд орохдоо ч гэсэн хамгийн анх бүртгүүлэх дээр асуулт байгаа. Энэ марафоныг хэдэн цагийн хугацаанд гүйж дуусгана гэж төлөвлөж байна гэдэг асуулт бүгдээрэн дээр нь байдаг байхгүй. Тэгэнгүүт ихэнх нь яг 3 цаг 10-аас ч юм уу 3 цагаас дотгошоо гэж сонгочих юм бол тэгвэл өмнө нь гүйж дуусгасан гэдэг нотлох баримт сертификат оруулаа гэж асуудیں۔ Токио дээр миний гаргасан нэг алдаа болохоор айгүй үнэнч яг тэр цагаа
3 цаг 45 гээд яг ингээд өөрийнхөө баримжаагаар оролцсон байхгүй. Тэгээ оролцсон чинь Токиогийн гараач нь болохоор ингээд эхлээд элитүүд гарна. Тэгээд араас нь хагас элитүүд тэгээд дараа нь ингээд тэр та нарын бид эдийн суглаанд ороосон цагаар нь ингээд A B C D E F G гээд L үсэг хүртэл ингээд хүмүүсийг гараанд хуваачиж байгаа байхгүй. Тэнгүүд миний 3:45 болонгууд F үсгэн дээр очицсан. Нилээ хойшлцсан. Тэгээ 3 тэр болохоор дараа нь нөгөө нэг зохион байгуулалтаас өмнө гарын авлага ирсэн юм аа. Би тэрийг уншаагүй юм аа. Тэгсэн чинь F үсэг бол 3 цаг 45-аас 4 цагийн хооронд дуусгах гэж хүсэлт гаргасан хүмүүсийн цаг байсан юм бэл. Тэгээ F үсэг рүү F үсэгтэй гараа л уурсан. Тэгээд 9 цагаас элитүүд эхлээд миний гараа бол нэг 9:15 байцаа яг гарч таарсан. Тэгээд бид тэдээ гараалгаа яг 8:55 гэхэд гараалгаа ороод зогссон бай гэд тэгсэн би 0 мөл орж явж байгаад яг 8:55-д нь F үсгнийхаа бас нэлээд хойгоор ороод гараалгаа хаагаад эхэлсэн. Одоо манайхаар бол талбай уртлаас гараа эхэлж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт ингээд талбайгаа нар бүтэн тойроод манайхаар талбай хойдолд миний F үсэг таарж байгаа байхгүй юу? Тэгээ та Токио Сөүл мөөлөг бас очиж үзсэн бол мэдэн шүү дээ. Жохон хичнээн нэмэх 5 мав гэж байгаа ч гэсэн айгүй нэг тийм сэрүүхэн хүүтэн байдэн шүү дээ. Би яг хөө тэрийг тооцоод нэг дээгүүрээ нэг цамцтай явцсан байсан. Тэгээд цамцаа хүмүүс нэлээд зогсож байгаа ингээд өмнөх гараанууд гараад байх тусам манайх ч ингээд урагшилж явсаагаад одоо манайхаа бол яг энэ Central Tower-ийн хажууд ирээд би нөгөө цамцаа тайлаа хийчихгүй юу. Одоо гараанд гарахаар боллоо гэл. Тэгсэн чинь яг ингээд аль үсгний хооронд ч юмтай нэлээд удаад бас нэлээд даарсан. Яг цамцгүй фотологтой эхэлчихээр бас нэлээд даарсан. Тэгээд яг гараа бол яг цагтаа 9:15-та 9:10-даа ч үл. Та нэг хэлсэн байсан нөгөө ирлээ гээд. Одоо ингээ үзэж байхад нэг маскоттой хүмүүс ч гүйж яах юм. Тэгэнгүүтээ нөгөө волонтерууд нь айгүй гоё юм билээ тий. Японочууд ч өөрсдөө нэг айгүй гүйдэг үндэстэй. Тэгэнгүүт нөхдүүд бас айгүй мундаг оролцдог зохион байгуулалтын хувьд. Тэгээд нөгөө яг тэр Токиогийн годамжаар ингэж явах гэдэг ч юм уу. Яг тэр уралдаанд гүйж явах үеийн яг тань тэр мэдрэмжүүд гоё юмуд нь юу байсан бэ? Яг энэ удаа чихэн утгаараа мэдэрлээ гэсэн нь тэгэхээр өмнө ч нөгөө нэг өөр газар очиж гүйцгээр ингээд байшин барилга хараад 42-ыг нэг санаа зовох юм гүйцдэг байсан байхгүй юу? Саяны энэ удаад болохоор яг цагаа ахиулъя цаг руу дайрч гүйсэн болохоор ингээд яг цаг руу дайрч гүйхийн хэцүү тал ингээд тий олон сарынхаа хөдөлмөрийн үр дүнг мэдрэхийн тулд өөрийгөө дайчлах энэ төр гэдэг тэр талаас маш их зүйл мэдэрсэн. Тэгээд өмнө Японд амьдраад нэг 2 жил мастертаа суучмаад амьдарч ирсэн болохоор нэг тийм газар үзээд байшин барилга хараад гүй мүү гэсэн бодлол нэг байгаагүй. Яг л цаг руугаа дайраад цагаа ахиулъя гэсэн бодолтой гүйсэн. Тэгээд тэр ч утгаараа шал өөр марафон болж өнгөрсөн. За саяны чиний хэлсэн тэр нэг ажуугаар байж байгаа гүйж байгаа маскоттой хүмүүсийг бол анзаараагүй. Яг өннийг хэлгээд анзаараагүй. Дотроо цагаа бодоол яг ягаал гүйсэн. Тэгээд цаг руу дайрч гүйх гэдэг бол шал өөр юм байлээ. Миний зорилго бол яг мухар 3 цаг 30-ыг дотор гүй гэдэг чинь 3 цаг 29-59-тэл гүй гэсэн үг шүү дээ. Тийм бодолтой гүйжсэн болохоор ингээл байн цаг руугаа хараад одоо гэлээ хэд дээр уух үлээ дараагийн усны цэг хаана байна гээл. Тэгээд Токио марафон зохион байгуулалт сайтай болохоор ингээд 0 дайралтахаас өмнө одоо 100 м-ийн цаана 0 байгаа. Тэрний дараагийн 0 2 км-ийн зайтай шүү ч юм уу гэдэг самруудаа бас тавьсан байсан болохоор ингээд 0 ормон санагдсан үедээ тэр самбараа хараад бас ингээд дотроо бодоод байна шүү дээ. Энэ 0 руу орох уу? Дахиад 2 км гүүхээр байна уу? Яахаар байна гээл тэр мөрийгээ бас бодоод тэгэл толгой их ажилласан л марафон болж өнгөрсөн дээ. Яг 5 фейсийг зарсан. Тийм 5-0-ыг зарсан. Нууц биш бол хуваалтаа яаж дотроо бодсон бэ? Хуваалтаа бол анх төлөвлөж ирсэн нь яг л багш нарын хэлдгээр жигэдгүй гэж бодсон байсан. 5-таа гараад. Тэгэл яг нөгөө миний түрүүний хэлдгэр нөгөө мортхын хацгаа гэдэг шиг эхэндээ цамцаа хитрхийн наан тайлцсан. Тэгэл даараад хэлсэн. Тэгээ яг гараанаас гарах улангууд би чинь бүр нилээн бэрцсэн байсан. Тэгээд за ийм бэрцэн дээр шууд 5-0-тэй гүүгээд бас дими байх гэсэн гэж бодоод эхний 2 км жоохон удаан яваад хаалчээ гээд эхний 2 км жоохон 6-тай гүйсэн. Тэгээд тэнгуүч яг нөө зорьсон цагаасаа 2 минутын хойно болоод тэгээд тэр 2 минутаа яаж идэхүү гээл асуудал сүүл рүүгээ бас гарч эхэлсэн л дээ. Яг хамгийн хэцүү километрийн танд. За хамгийн хэцүү бол 38 дээр байсан. Би 38 дээр яг
гигэн цагаан өдөр Токиогийн годамжинд огт алкогол хэрэглээгүй байж бүлдсэн бараг анхны монгол хүн болсон бодож байгаа. Тэгээд тэрэн дээр тэгээд яг юунд дээр алдаа гарснаа би бас сайн мэдэхгүй байгаа. Тэгээд одоо шийдвэр багш нараасаа л асууя гэж бодож байгаа. Яг ямар алдаа гаргаад тэнцээ тийм бүлж хэмжээнд хүрчв. Яг 38-аас хойш бол үнэхээр гэрэл уугч сонирхолгүй болсон, ус уугч сонирхолгүй, покари уугч сонирхолгүй болсон. Тэгээд бөөлжөөд нэг тийм асуудал гарсан. Тэгтэл та юу яасан бэ те? Тийм асуудал гарсан ч гэсэн барайга 3:33 та орж ирсэн гэсэн тий. Тийм тэр осны цаг бол миний 3:40. За. Гэтэ ингээд цагаа харахаар би 43.6 43.1 хэдүүлээ тийм километр гаруй илүү гүйцэн байгаа байхгүй. Тийм тэгээд тэрэн дээр дахиад нэг юм хэлгээд их 7-гийн зохион байгуулалт бол тийм байдсан юм байлаа. Ингээд 42 км шүү дээ. Зөндөө олон дунд нь ингээд эргэлтүүд, мушгилтууд байгаа. Тэр болгон дээр ингээд хамгийн дотор талаар нь хамгийн богино зайгаар нь гүйхэд яг 42.2 болно гэж замаа ингээд тооцсон байдаг. Тэнгүүд чинь тэр замаа 38,000 хүн гүнгүүт чинь ингээд бүх хүн л тэр хамгийн дотор талаар хамгийн богино зайгаар нь гүй гэж тооцсон. Тэгээ түрүүний хэлсэн би чинь 3:45-аас 4 гүйдэх хүмүүсийн группт орсон. Тэгээ миний уртлын хүмүүс аягүй олон хүн байгаа. Тэгээ тэднийг гүйцхийн тулд ингээд гадуурн тойрч гүйцэх энэ төргээд асуудлууд гараад ингээд тойрч гүйцээр байгаа 44.1 хэд болцсон байсан. Тэгээд одоо мартаагүй байгаа дээр өгөх нэг зөвлөгөө бол тэр их 7-гийн суглаанд орохоор бол тэр цагт дуусгаж чадахгүй ч байсан цагаа ингээд 3:00 ч юм уу те 3:10 гээд дээш өгөх хэрэгтэй юм байлээ гэдэг хамгийн том сургамж байсан. Тэгээд яагаад тэгээд байгаа гэхээр саяны хэлсэн урт хүмүүсээ гүйцэх айгүй хэцүү байсан. Гүйцэтгэж зовж ирснээс гүйцэгдсэн амар. Тийм гүйцэтгэж зовж ирснээс гүйцэгдсэн нэгдүгээр дамар тэгээд усны цэгмэг дээр чинь ачаал багтай те. Хүмүүс чинь ингээ усны цэг дээр ингээ гүйж очингуудаа гинт зогсон ингээд хамгийн эдл явж ирснээр гинт зогсоод ийшээ алхаад ус авах гэж ирж мөрөөд тэгээд тэрнээс болж мөргөлд нь асуудлууд айгүй их гарч ирсэн. Манай UB марафон чинь ингээд бүх цай нийлээл 12,000 хүн гүйдэг штэ 5-10 нийлээд тэрнэр чинь 42 км гүйж байгаа 38,000 хүн байгаа гэж тооцохоор ачаал асар их. Тэгээд тэр дунд болгоомжтой өгөхгүй бол бэрт чимдэх асуудал энэ төргээ гарна. Тэгээд тэрнээс гадна надад хамгийн хэцүү байсан нь яг 4:00-ийн pace group, 3:50-ийн pace group, 3:40-ийн pace group энтрийг гүйцэхдээ айгүй асуудал байсан. Тэр чинь Токиогийн хичнээн том хот ч гэсэн зам нь ингээд нэг 2 игнэл байгаа шүү дээ. Тэгээ 38,000 хүн гүйж байгаа. Тэгээд яг 4:00-тэй гүйг гэж зоригтой хүмүүс бас их байгаа тий. Тэгээд тэд нар чинь ингээд 4:00-ийн ингээд самбар барьсан pace-гээ дагаал ингээл бөөнөр ингээд тэр замаар хажуугаар нь хүн гүйцэх ямар ч боломжгүй болтол ингээд 4:00-ийн пейсмейкертайгаа тэг зэрэг үгүй. Пейсмейкертайгаа зэрэг ингээд гүйцэж байгаа юм чинь. Тэгээд тэр нийцэхгүй байгаад идэг. Тэгээд би тэднэр дундуур ингээд гүйцэж ингээд урагшаа ахмаар идэг. Тэгэл тэр дундуур чи ингээд гараараа ингээд хажуугаар чин зүрийн энэ төргээл ягаал гүйсэн. Тэгээд 4:00-ийн групп, 3:50-ийн групп энэ тэрийг гүйцэх бол айгүй хэцүү. Баг тэр дунд нь зам дээр фартлаг хийгээ яваад байгаа юм. Зэ. Тэгээд энэ медалийг нь хизээ өгдөг юм байна. Тийм дуусангууд өгсөн медаль аваад тэгээд дахиад нэг гадуурн зүг юм алчуур маягийн зүйлтэй. Дулаан яадаг алчуур. Өгсөн. Тийм энэ медаль бол ер нь Токио марафоны медаль яг л юм минимал хэлбэртэй байт юм лээ. Ингээ хойдолтой ингээд хөлийн бэрхшээлтэй хүмүүс зориулаад бариалаар бас бичсэн юм байгаа. Тэгээд ишээ хоолой цаашаа. Яг амьд туршлага энийг харахад өөлмөр санагддаг гэж. Энийг ямар гоё юм. За их толоод гүүхийн төлөө. За. Арай уйлмаар бас санагдахгүй л байгаа. Яг 6 удаа авчих юм бол бас тэгээ санагдчих магадгүй байхаа. Танаас шиг үү. Тийм. Тэгээ яг баринд оронгууд хүмүүсийг хоёр ангилж илээ. Ингээд зүгээр дуусгасан хүмүүс тэгээд 6 дахь удаа авч байгаа хүмүүс бол ийшээ яв гэдэг. Тэгээ би бас ингээд тэднийг хараад за удахгүй ингэж авандаа гэж бодоод явж байгаа. Тэгээд тэгэж үзээгүй л. Дараагийнхууд дээр харин тэгэж үзээд гоё бичлэг хийгээд явъя гэсэн бодолтой. Одоо аялал жуулч талаасаа ч юм уу яг тэр марафон дууссан финишер хүмүүсийг японочдод өөртөө яаж хүлээж авд юм бэ? Өөр яг уралдаанаас гадуурх танд нэг тийм марафонтой холбоотой гоё юмнууд нь юу байсан бэ? Марафонтой холбоотой гоё юм. Тэгээ японочдод чи ер нь нөгөө соёл нь юм хичээгээд байгаа юм тууштай байдаг хүмүүс айгу дуртай шүү дээ. Тэгээ тэр ч утгаараа намайг яг тэр 38 дээр яг ингээд асуудал гарахад ч гэсэн яг үнийг хэлэхэд ингээд том марафон ингээд зам дагуу дэмжигч нартай. Тэгээ ингээд
бөөлжмөрөөдөө гаргачмаар байдаг. Ингээ харангуут чи ингээ зам дагуу битүү хүмүүс. Тэгэл одоо дүүрсэн ингээл яг хүмүүсийн өдөөс явж очиод бөөлжөл. Тэгээ Япон хүмүүс яг ингээ намаа ингээ бөөлччөөд тэгэл үүсүүлээд гүүхэд яг тэр үед амар их алгатаач дэмжижсэн. Тэгээ тэр бас яг би дараа нь тэднээс соёлтой л холбоотой авах гэж болсон. Тэр чинь ингээд тэднийг чинь ингээд яг хичээгээ тэр юмдаа ингээд зүтгээд байдаг хүмүүст айгу дуртай айгу хүндэлдэг. Тэгээ тэр утгаараа чинь дараа нь марафон дуусгачаад метро энтерт медалаа зүгөө явж явах хүмүүс айгу баяр хүргэжсэн. Юу нөгөө эдийн тамирчдыг хажуунаас нь хараагүй ингээд замаа ингээд буцаад ингээд зүрхтөө л харсан. Тэгэл шал өөр л байгаа. Тэгээд нэг юм нэмж хэлгээд Токио марафон болохоор 2 цаг 10 минут дотор дуусгадаг гүгчдийнхаа тоогоор дэлхийд хамгийн их ордог байлгүй. Бостон марафоноос олоо авдаг. Япончууд ер нь бол марафонд аягүй сайн шүү дээ. Тэгээд тэр элит одоо Африкаас ирж байгаа элит тамирчид бол угаасаа ойлгомжтой ингээд түүлээгүйгээ явчихж байгаа. Тэрний дараа тэдний араас явж байгаа Япон элитүүдийг харахад бол үнэхээр айхтар байсан. Тэгээд ялангуяа ингээд адилхан Аз хүн ингээд дотроо бас бодно шүү дээ. За эдгээр шиг ийм одоо ингээд бэлтгэлийн бааз суурьтай байхад манай монголчуудад ч гэсэн манай одоо энэ элитийн про тамирчдад ч гэсэн ингэж гүөх боломж бол бас байгаа шүү дээ. Тэгээд сая гүйсэн Японы эрэгтэй тамирчин чинь хэд байдлаа бас 2 цаг 10 минут дотор л дуусгацсан байсан шүү. Тэгэл ингээ харахаар манайханд бол бас боломж байгаа. Одоо ингээд үлийн хар хүүтэнд тэмдэглэгээд ямар нөхцөлтэй хангамж мангамжтай бэлтгэл сургалт хийж байгаа байлаа гэл бас тэр талаас бас толгойд бас бодлоо орж ирж л. Токио гэхээр тэр чинь нөгөө нэг өндөр яг сүүлийн 35-аас 42-ийн хооронд яг ингээд хотынхоо гоё төв хэсгээр ингээд өндөр шилэн барилгатай хэсгээр гүйж байгаа ч гэсэн тэр чинь ингээд өдөржингөө яг асфальтн дээр чинь нар халуун тусаад тэгээд хажуу талаараа шилэн барилгатай болохоор яг тэр хэсгэнд айгу халуун бүгчин болцсон бас чангал байсан. Би бол өшөөс хэрэг хүн байсан ч болоосаа л гэж бодсон. За одоо танд 6 марафон хамгийн ер нь боломжтой танд аль нь санагдчихэв? Эсвэл яг суглаанаас л хамаарахаар байна. Хамаарна. Тэгээд дараагийнх нь юуныхаа Чикагогийнхоо суглаанд очсон байгаа. Оо nice. Одоо 10 сарын 11-нд гүүхээр байгаа. Тийм тэгэл за дараагийн нэг матгаас өмнө хэлэх зүйл нь 3 одтой болчвол 6 одтой болох магадлал нь бараг нэлээд хурцсах юм билээ. Тэр нь яагаад гэвэл 3 одтой хүмүүс дундаа ахаад нэмэлт суглаа болт юм билээ. Тэгэхээр тий амар гол хүмүүсээс суглаад гарах магадлал. 3 одтой хүмүүс дундаа суглагдах чинь бас өөр шүү дээ тий. 200 300 мянган хүнээс суглагдахаас чинь тий. Тэгээд дараагийн зорилго нь бол яаж хийж яагаад 3 одтой болчих доо гэдэг л зорилго байна да. Та чадна уу? Сулаа бүглэхэд дөө. Тэгээ ингээд бараг 30 удаа аваагүй байж байгаа сая 2 удаа дараалаад авцсан тэр хоёр дээрээ би нэг юм өөрчилж үзсэн. Тэрний яаж байгаа гэхээр ингээд ямар ч сулаанд марафонд орно гэдгээ бүгэлчин тий. Тэгчээд ингээд доотлолт нь тэр марафон зохион байгуулагчдаас ингээд янз бүрийн юм санал болгодог байхгүй ингээд нэмэлтээр даатгал авах уу ингээд нэмэлтээр ийм бүтээгдэхүүн байна худалдаж авах уу гэдэг. Тэгээ сүүлийн хоёр дээрээ би тэднийг аавна гэд бүгэлсэн байхгүй юу. Тэгэхээр чи ингээд зүгээр та марафонд гүйж байгаа хүнээс илүү их мөнгө тэр марафон зарцуулах гэдэг байгаа болж таарад нь шүү дээ. Тэгсэн чинь тэгээ тэр хоёр дээрээ суулганд очсон шүү дээ. Борлуулалтаа харддаг байх нь тий. Зяз ганцаараа яагаад яжсэн. За танаас сүүлийн асуултаа асуугаад ер нь үзэгчдээс асуулт руу шилжиж. Ер нь гүүхэлтэд танд хэцүү зүйл гэж хэлвэл байдаг уу? Гүүхэлтийн хэцүү нь юу байдаг вэ? Хэцүү нь надад бол гүйлтийн гүүхээс босно гоё гэдэг байхгүй. За яг ингээд өглөө босоод тэгээд ингээд 20 км гүүх гэдэгтээ түүртгөө болох хүртэл бас нэг бодох хэмжээний хугацаа байсан. Тэгэл бас л хүн юм чинь ингээд хаяа ингээд лээ гэж бас бодогдсон шүү дээ. Тэгээд тиймэрхүү тэгээд тэр үе даваад гарчвал гайгүй байсан. Тэгээд яг надад бол хамгийн хэцүү нь Сингапур бараг 5 жил амьдарч байгаад Монголд ирээд гүйжих хэцүү байсан. Тэгээд та хэдэд бас бүгдээрэнд нь баяр хүргэе. Ингээд марафонд ороод ялангуяа Монголын шиг ийм манайх бол бас гүйж эхлэхэд бас жоохон хүнд хэцүү нөхцөлөд орно шүү дээ. Энэ нөхцөл ингээд өөрийгөө сороод марафоны хөтөлбөрт ингээд бүртгүүлээд гүйж эхэлж байгаад бас бүгдээрэнд нь баяр хүргэе гэж. Тэгээд надад бол яалтан үнэхээр яг 5 жил дулаан газар байж чад хүссэн үедээ гараа гүйцдэг нөхцөл байдалтай
ингээд гүүх зам талбай их нөхцөл байдалтай тийм газар байж байгаад Монголд ирээд гүйж эхлэх бол үнэхээр хэцүү байсан баг ингээд болдог ч юм уу найзуудтайгаа буцаа сакс тоглож эхэлдэг ч юм уу гэдэг бодол орж ирэх хэмжээний тийм шантармаар үед Монголд ирээд бол байсан. Тэгээд яалтан клубтэй ороод клубын зохион байгуулалтанд ороод хүмүүстэй хамт бэлтгэл хийдэг болоод тэгээ ялангуяа өвлийн ямар ч тэр гүүх боломжгүй саруудад бөөнөрөө хамт хотоос гарч бэлтгэл хийдэг ч юм уу Риод бэлтгэл хийх, заалан бэлтгэл хийх энэ төр гэдэг бол яг тэр хүнд хэцүү хацсангүй хөнгөн болгож ийсэн их тэмтэй ийм юу байсан? Цаг үе байсан. Гэж гүйж үзмээр байна. Тэгээ Сингапур марафон бол ер нь юу шүү дээ. Тийм суглаа муглаа бол гэхгүй тэгэл хайж үдж байгаа зарлагдахаар бүртгүүлээл ягаад орчин. Тэгэл бас дагалдж ирдэг подолк гэнтэр нь финишер подолк гэнтэр нь айгуу гоё. Одоо тэгээ Монголоос бас тийшээ шууд нийслэг гэнтертэй болцсон цагийн зөрүүндээ байхгүй юм чинь. Боломжтой. Тэр Абу Дабиг бол сайн бидэг. Сонголтын ихтэй болохоор ингэ газрын хойр тэгээ нэгдүгээр мэдээж нөлөөлнө. Тэгээ хоёрдугаар талаараа би чинь хажуугаар нь бүтэн цагийн ажил хийж байгаа болохоор тэгээд тийм мэрэгжлийн дасгалжуулагч энтертэй хийж байгаа болохоор байхгүй хийж байгаа болохоор бас эрүүл мэндтэй ягаад би чинь бас нэлээд хашир үтсэн л дээ. Тэгээд чат GPT энтерээс асууж агаад хүн ер нь жилдээ яг хэдэн марафонд орвол болох юм энтергээд асуухаар яг 2 марафон л гэж хэлчихсэн байхгүй. Тэгээд за хавартаа нэг намартаа нэг гүйчээгээл тэгээд яг тэр үеэр болдог одоо манай Сингапур 100 өмнөд Азаар болдог марафонууд юу байна? Тэгээд тэр үеэр нь ажил маань бас ямар хөө байх вүлээ. Тэгээд ээлж амралтаа аваад ихнэр охинтойгоо яваад бас тэнцэнэ бас нэг хэд хоног амарчаад ирэх боломж юу байна тэргээл тэднэрийг судалж байгаа л тэгэл жисэн. Нодлонгийн Улаанбаатар дээр ийм бүндгэр усны савтай уснууд өгч ирсэн шүү дээ. Тэгээд тэрийгээ бас хаягтай болгоомжтойгоор бити зам дээрээ хаяараа дараа атлетч хүмүүс ирээд гүүгээд одоо гიშгээд шагаагаа ийгүү болох юм тэр эрсдэлтэй. Тэрэн дээрээ бас жоохон хараа гэх. Би анх гүхтэйстэй замгаагүй гүдэг байсан. Саяны сургалтанд ороод зүгүүд би ер нь бол тавхаагаараа л гүдэг байсан. Биш ээ. Өсгийгөөрөө л гүдэг байсан юм байна одоо бодоход. Анх нэг гүйлтийн пүүз судалдаж аваад тэгэл ингээл харгаж чинь өсгийгөөрөө зузаан байгаа шүү дээ одоо их пүүзүүд. Тэгээ ингээд одоо хар ухаанаараа бодоход ингээ өсгийгөөрөө эхэлж гიშгэхэд тэр нь зориулаад ийм артлын ийм гоё зузаан байгаа юм байна гэл хар ухаанаараа бодоод тэгээд нэлээ өсгийгөөрөө гүйс юм байлээ. Тэгээ сая ийшээ ороод зөв техниктэй гүйж суралцсан. Тэгээд бас тэр ч гэсэн ингээ цагаа ахиулахад хувь нэмэртэй л байгаа гэж. 30 км-ийн хаан харин тийм байлээ. Тийм байсан байлээ. Миний хамгийн анхны марафон 5 цаг 30 болсон байхгүй. Яг тэр 30 км-ийн хантай л яагаад тэгэл дараа нь нөгөө гүүл мүглэр хайгаал үзэнгүүт ялтангуу одоо энэ жээл энэ төрөө дутуу хэрэгэлсэн тэр асуудлууд байсан байлээ. Тэгээд тэрнээс гадна яг хичнээн гээл уух юма тааруулсан ч гэсэн бас 35 30-аас хойшоо ингээд бас сэтгэл зүйн хувьд асуудал гарч ирдэг шүү дээ. Яг ингээд ядраад хөл чилээл халуун малуун болоод хажуудлын хүмүүс алхаж эхлээл те ингээд замын ингээд ихэндээ бүгд гүйжсэн бол сүүлөөгөө ингээд мерсер гүйж байгаа алхаж байгаа хүмүүс харагдаад сүүлрүүгээ нэлээд алхаж байгаа хүмүүс харагдаад бас эдний дагаад алхачмаар ч юм шиг санагдаад тэгэл тэр үед бол ялтан үйл сэтгэл зүйн асуудал яг ингээд Баатар агш хэлдэг нөгөө нэг өөрөө өөртөө ярилцах болчмоор санагдах үедээ даван туулах тиймэрхүү асуудлууд гарч ирэндээ тэгээд би ингээд туршлагаар хуваалцаж байгаа юм чи тэр үедээ юу гэж ярьдаг вэ өөртөө ярилцдаг вэ гэхээр ингээд 35 дээр зогсох гэж ингэж 3 сар бэлдээгүй шүү дээ. 35 дээр эн чинь яриад энэ олон хүний нүдэн дээр зогсох гэж ингэж олон сар бэлдээгүй шүү дээ гэж өөртөө их ярьдаг та. Тэ 35 дээр зогсчих байсан бол ингэж олон сар бэлдэх хэрэг юу байсан юм уу те. Тэр класс нь л өөртөө их ярьдаг та. 21-т явж үзсэн. Тэгчээ дараа нь 42-т байсан. 21 гүтлээ та нэг 2 жил зарцуулсан. Би бод жил хагас те. Яа даад байгаа. Би зөвлөгөөнүүд яг тийм угаасаа зөвлөгөөнүүдээ багш нар хэлээ явуулж байгаа болохоор наад миний зүгээс зөвлөх юу ч гэхээр бас их хоорхон л байна л та. Яа миний хувийн туршлагаас үзэхэд нэг тийм яарч айгу үнтэй пүүзлаг хувц сэглэл аваад дэмий санагцсан. Тэгээд хамгийн чухал зүйл бол бэлтгэл юм байна л
тууштай бэлтгэл, системтэй бэлтгэл юм байна л гэдгийг ойлгосон. Тэгээ 1000 үнэтэй пүүз цаг хувц хэрэглэл цаг бол хэрэгтэй шүү. Тэгээ хувц хэрэглэл аваад тэгээд бэлтгэлийг бол юугаарч нөхгүй юм байна. Пүүз өмнөөс чинь бэлтгэл хийхгүй өөрөө л бэлтгэл хийх юм байна. Тэгэл тууштай байгаарай л захий. Одоо тэр нэг үнэтэй пүүзийг л авчвал яг лаг 42 гүчих юм шиг л хандлага их харагдаад байгаа тийм биш юм байлээ. Үдсэн хүний хувьд хэлгээд тийм биш юм байлээ. Бэлтгэлэл сайн их байсан юм байлээ. Захий та. Тийм миний хувьд тий явж исэн тэгэл буруу л болж таарсан л да. Одоо тэгээ та хэд юм дээр багш сайн хэлээд өгөх. Тэгээд багшийн юунд л өгж байгаа зөвлөгөөнд л дагаа явсан нэр. Тэгээд багш зөвлөгтөө юм 5 км болгонд тий жилээ уугаад яваарай гэж зөвлөдөг шүү дээ. Тэгээд яг багшийнхаар л тэгээд явсан дээр нь би саяны Токио марафон дээр яг тэр зөвлөгөөгөөр л багшийн зөвлөгөөгөөр л яг яс мөрт. Угаасаа яг профессор байсан. Тийм би ч тий. Өөртөө зориулсан. Тий. Бас нэг 78 хавцаа байсан. Тийм тэгээд би яг өчтөр жингээ үзсэн. Тэгээд өмнөх жилийн яг энэ үеийн жинтэйгээ хацуулж үзсэн байхгүй. Тэгээд нодлон 76.1 хэд байсан мэтлээ. Тэгээд өчтөр үзэхэд 72.5 4-ийг хассан байсан. Тэгээд гол нь нөгөө бусад үзүүлэлтүүд байгаа ч гэдэг биений өөх мөхийн хилийн хэсгийн өөх тэгээд биологийн нас мас гэдгийг хацуулахад бол нэлээд багассан, хэвийн жин рүүгээ орцсон. Тэгээд нодлонгийн үедээ биологийн нас нь 34 байсан. Одоо 30 болсон мөлий. Тэгэл яг л энэ системтэй бэлтгэлийн маань л үр дүн багт гэж бодож байна. Гүлтэй хослуулж өөр юу өг. Тэгээд яг бүтэн цагийн ажилтай хүн чинь тэгээд яг өөр юунд яг цагч гарахгүй л байгаа юм л да. Хажуугаар нь гэр бүлтэй цаг гарах хэрэгтэй гэл тээ. Тийм л. Би өмнө нь болохоор тийм дунд нь амарчдаг байсан юм уу? Дунд нь гүйчээд 1-2 сар амраад тэгээд дараагийн марафоноос 4 сарын өмнө ч юм уу тэгээд буцаад гүйж эхэлдэг байсан. Гэтэ тэр нь одоо хэр оновчтой юм байгаа гэдгийг одоо л багшаас асуундаа л гэж бодож байгаа тийм. Магадгүй баг бэлтгэлээ үйлчлүүлээд формтойгоо явж исэн ч бас дээр үж магадгүй тэгээд тэрэн дээр багшил зөвлөгөөх баг. Тийм. Хооллолтон дээр бол би бол яг тийм хязгаар юу гэдэг лээ. Цензур байхгүй. Тийм би бол хүссэн үедээ хүснээр л хийдэг. Ариг тамхи бол хэрэглэх. Тэгээ угаасаа хэрэглэх байсан тийм. Хоолн дээр бол тэгээд хүссэн үедээ хүснээр хийдэг л дараа нь гүйчих юм чинь гэл тэгэл. Гүү саяны бид хэд явсан өвлийн нөгөө эрчимт зааланд чинь хүчний дасгалууд энэ төр нэлээ хийж лээ. Хийдэг юм байлээ. Би бас анхуутайгаар явж утсан. Тэгээд тэднийгээ хийгээд явхад аяндаа үр дүн бол гол нь тууштай л. Тоногт бид эдийн бэлтгэл чинь 6 өдөр байсан тийм. Тэгээ яг саяны өвлийн үеэр бол 6 өдөр байсан. 100 бол сургалтанд тааж сургалтанд сууж их үед бол 5 өдөр байсан. Өвөл бол би гадаа нэг л гүдэг байсан. Яг бүтэн сайны өвлийн гүйлтэл гадаа хийгээд тэгээд бусад өдрөн заалгын бэлтгэлтэд заалан дотроо гүгээл хүчний дасгалуудаа хийгээл. Тэгэл би чаах бас яг дулаан газар гүйж байгаад ирсэн хүн болохоор тэгэл нэг өдөр гадаа гүгээд болтын болоо да гэсэн бодол байсан нэг болт юм байлээ. Тэг яг үннийг хэлэхэд нөө яг Монголоос пүүз авч үзээгүй л энэ л да. Гэтэ ингээ хүмүүсийн юг харж хахад сонголтны хувьд яхаа асуудалтай юу байгаад тах шүү. Тэгээ миний хувьд бол яг өөрөө хүмүүс ч үзэж байгаа л авдаг. Заавал нэг брэнд гэхгүй. Тэгээд хүмүүс ч үзэж байгаа тэгээ хүн болгоны чинь хөл өөр шүү дээ. Ингээд өргөн нарийн байна. Тэгээд өөрийнхөө хөлөнд тааруулаад техникийг авсан зүгээр санагд. Надад бол Adidas-ийн пүүзнүүд жоохон уртлаараа нарийн санагдаад байдаг. Тэгээд урталтаа тааруулаад авчаараа артлаараа том холбоод ч юм. Тийм асуудалтай. Чикагогоо та хизэнэс. Чикагогоо виз ч гараагүй байгаа. Би визэндээ орчоод хэлдэг байж. Та хэд март. За тэгээд өөрийн амьд туршлагаа хуваалцсан танд их баярлалаа. 6 удаа буцаа түрээд ирээрээ. За баярлалаа. Окей. За баярлалаа.